хэн нэгний зовж байгааг хараад түүнийг өрөвдөж харилсан халуун долоо сэтгэл төрж байгааг бол энэрмүү сэтгэл гэж хэлэх нь байна. За тэгээ энэ энэрмүү сэтгэл нь 3 төвшөнд төрж байна. Нэгдүгээрт нь сэтгэл хөдлөлийн төвшөнд. Сэтгэл хөдлөл гэдэг маань бол зовж байгаа нэгнийг хараад хөөрхий дөө гэж өрөвдөж харилсан ийм сэтгэл байна. Энэ бол сэтгэл хөдлөлийн төвшөнд энэрмүү сэтгэл төрж ийн гэсэн үг. За хоёр дахь нь ухаарлын төвшөнд. Энэ ухаарлын төвшөнд энэрмүү сэтгэл яаж төрдөг вэ гэхээр зовж байгаа нэгнийг хараад хөөрхий дөө гэж бодоо зогсохгүй яг түүний зовлон яг мэдрэх. Яг нэг ийм зовлон мэдэрж байгаа юм байна. Ийм зовлон яг мэдэрж байгаадаа гэдгийг өөр дөрөө мэдрэх. Энийг бол эмпати гэж одоо сүүлийн үед бол англиар эмпати гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Тэг бусдын зовлон өөр дөрөө мэдрэх. Ийм чадвар бол хүмүүст байдаг. Энэ бол адгуус амьтанд байдаггүй, зөвхөн хүнд байгаа. Бид нар хэн нэгнийг хараад яг нэг тэр хүн ийм зовлон мэдэрж байна да гэдэг нэг тийм өөрт нэг тийм мэдрэмж төрдөг. За энэ бол ухаарлын төвшөнд энэрмүү сэтгэл төрж ийн гэсэн. Бодож байгаад ийм зовлон амсаж ийн гэдгийг мэдрэх. За гурав дахь нь болохоор хүсэл тэмүүллийн төвшөнд. Хүсэл тэмүүллийн төвшөнд энэрмүү сэтгэл яаж төрдөг вэ гэхээр хэн нэгнийг хараад одоо зовж байгаа хэн нэгнийг хараад хөөрхөдөө гэж бодоод орхиод явах биш. Ямар нэгэн байдлаар түүнд туслахын төлөө ямар нэгэн бодит алхам хийдэг ийм энэрмүү сэтгэлийг хүсэл тэмүүллийн төвшөнд энэрмүү сэтгэл төрж ийнө гэж тодорхойлж байгаа.